Өнгөрсөн 4-р сард Монгол улсын ерөнхийлөгч хүрэлцэх бүгд найрамдах Казахстан улсад төрийн айлчлал хийж тус улсын ерөнхийлөгч Касим-Жомарт Токаевтай уулзсан билээ. Энэхүү уулзалтаар хэд хэдэн чиглэлд хамтран ажиллахаар тохиролцсны дотор Баян-Улгийн аймагт Казахстан улсын консулын газар байгуулах асуудал багтсан юм. Угтаа бол энэ асуудлыг Казахстаны талаас сүүлийн 10 гаруй жилийн турш дипломат шугамар ярьж хөндөж байгааж. Түүхийг зөвхөд харуул 19-р зууны сүүлээс Сибирьт төмөр зам тавигдан хаант Оростой худалдаа хийх явдал өргөжөж Оросын худалдаачид Монголд ирэх болсон үеэс консулын харилцаа үүссэн гэж үздэг. Энэхүү 1860 онд Өргөө хотод Оросын консулын газар нэгдэж байсан бол 1870-аас 1880 онд Ховд Улаастай Шивээ хягтад консулын газар байгуулагдаж ижээ. Харин орчин цагт мөрдөгдөж буй консулын харилцааны тухай Венийн конвенцийг 1963 оны 4 сарын 24-ний өдөр баталж 1967 оны 3 сарын 19-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөж эхэлсэн байна. Харин манай улс уг конвенцэд 1988 оны 6 сарын 20-ны өдөр нэгдэн орсон аж. Консулын газар гэдэг нь гадаад улсын аль нэг хотод байрлаж тэнд аялж амьдарч буй өөрийн орны иргэдэд туслах болон соёл худалдааны чиглэлд дэмжлэг үзүүлэх зорилготой иргэдэд үйлчлэх дипломат зэрэг гэхэд буруудахгүй. Тэгвэл Венийн конвенцийн 5 дугаар зүйлд консулын чигүүргийг тодорхой тусгаж өгсөн байдаг. Товчхондоо Казахстан улсын консулын газрыг Баян-Улгийн аймагт байгуулвал Венийн конвенцэд тусгасан чигүүргийн дагуу дараах гол ажлуудыг гүйцэтгэнэ. Үүнд Монгол улсад байгаа Казахстан улсын иргэн хуулийн этгээдийн эрх ашиг сонирхлыг олон улсын эргэцэн хүрээнд хамгаалах. Хоёр улсын хооронд худалдаа, эдийн засаг, соёл, шинжлэх ухааны харилцааг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх. Казахстан улсын иргэдэд паспорт буцах үнэмлэх олгох. Казахстан улс руу аялах зорчих хүсэлтэй иргэдэд виз олгох. Нотрат иргэний бүртгэлийн чигүүргийг гүйцэтгэх зэрэг ажил багтах юм. Тэгвэл яагаад Улаанбаатар хотод биш Баян-Улгийн аймагт гэж Монгол улсад бүр Улаанбаатар хотод бүгд найрамдах Казахстан улсаас Монгол улсад суух элчин сайдын яам байрладаг. Элчин сайдаар нь эрхэмсэг ноён Алмас Сайд Генов төлөөлөн суугаа. Үндэсний статистикийн хорооны мэдээллээр Монгол улсын нийт хүн амын 3.9-өөс 4%-ийг казак угсаатан эзэлдэг бөгөөд ойролцоогоор 130 мянга орчим казак угсаатан бий. Энэ бол Монгол улсын иргэншилтэй казак угсаатан гэсэн үг. Тэгвэл эдгээр иргэдийн 76.5% нь Баян-Улгийн аймагт оршин суудаг. Улаанбаатар хотоос илүү Баян-Улгийн аймаг яалтчгүй Монгол улсын хамгийн их казак угсаатан төвлөрсөн бүс гэдэг нь тодорхой. Түүнчлэн тус аймгаас Казахстан улс руу зорчих иргэдийн тоо хамаагүй өндөр байдаг. Тиймдээ өнгөрсөн 4-р сард болсон ерөнхийлөгчийн айлчлалын үеэр Улаанбаатар Астана чиглэлд шууд нислэг эхлүүлэхээр болж нэмээд Баян-Улгийн Өскөмэн чиглэлийн шууд нислэгийг сэргээх талаар хоёр улсын ерөнхийлөгч санал нийцсэн болов. Энд мөн харилцан адил тэгш байх асуудал хөндөгдөж бий. Учир нь Монгол улсаас бүгд найрамдах Казахстан улсад суух элчин сайдын яам Алматы хотод байрладаг. Мөн Астана хотод манай улсын консулын төлөөлөгчийн газар бий. Тиймээс л Казахстан улс манай улсын адилаар Баян-Улгийн аймагт консулын газар байгуулах асуудлыг хөндөж байгаа болов. Ташрамд манай улсад 2 консулын газар байрлаж байна. Үүнд бүгд найрамдах Хятад ард улсаас замын үдэд суугаа ерөнхий консулын газар, Оросын албаны улсаас Дархан хотод суугаа ерөнхий консулын газар юм. За тэгвэл консулын газар байгуулснаар манай улсад ямар давуу тал бий болж болохыг тооцоолоод үзцгээе. Хамгийн нэгдүгээрт дурддах зүйл бол иргэдийн эрх ашиг хангагдана. Хоёр улсын иргэд, бизнес эрхлэгчид виз, бичиг баримт, зөвшөөрөл зэрэгээ заавал 1600 км замыг туулж Улаанбаатар хот руу ирэхгүйгээр орон нутагтаа асуудлаа шийдвэрлүүлж зардал цаг хугацаагаа хэмнэх боломжтой болно. Мөн Баян-Улгийн аймаг Казахстан улстай газар зүйн хувьд ойрхон тул цагаан ур чөлөөтөс болон дайман бомбын үйл ажиллагааг өргөжүүлэх, бараа бүтээгдэхүүний эргэлтийг нэмэгдүүлэхэд шууд төлөхөж болно. Цаашдаа Казахстаны хөрөнгө оруулагчид Баян-Улгийн аймгийн хөдөө аж ахуй, уул уурхай, барилгын материалын салбарт хөрөнгө оруулах сонирхол нэмэгдэж, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг Казахстаны стандарт халаал аргаар боловсруулж, тус улс болон Төв Азийн зах зээлд гаргах боломж нэмэгдэх магадлалтай. Мөн Ховд Баян-Улгийн аймгаар дамжин өнгөрч буй Азийн авто замын коридорын ач холбогдол нэмэгдэж, олон улсын ачаа тэвэр, логистикийн зангилаа төв болон хөгжөхөд дипломат шууд харилцаа чухал үүрэг гүйцэтгэх болов. Тэгвэл одоо нийгмийн талцал хуваагдлийн
хамгийн гол шалтгаан болгоомжлолыг дурдаад үздэцгээе. Өөрөөр хэлбэл үндэсний цөөнх голон амьдарч буй хилийн бүс нутагт харь улсын дипломат төлөөлөгчийн газар нэгдэснээр тухайн бүс нутгийн соёл, шашин, улс төрийн чиг хандлагад Улаанбаатар хотоос хамааралгүйгээр давмгайл тогтоох үе гэх бодит болгоомжлолыг иргэдийн дунд үүсгэж байгаа юм а. Сошиал орчинд энэ сэдвийг тойрсон үнсэрхэг үзлийн туйлшрал Казак Монгол иргэдийг хооронд нь талцуулах гэсэн давлгаа үүсэж байгаа нь олон нийтийн сэтгэл зүйд сүргээр нөлөөлж аливаа мэдээллийг өнгөц хүлээн авах харанхуйгаар муухарлах байдлыг улам дэвэргэж байгаа юм. Нөгөө талаас геополитикийн асуудал ч хөндөгдөж байгаа юм. Баян улгийн аймаг нь газар зүйн байршил геополитикийн хувьд маш мэдрэг бүсэд тооцогддог. Учир нь энэ бүс нутаг нь бүгд найрамдах Хятад ард улс болон Оросын албаны улстай шууд хэлдэг бөгөөд Казахстан улстай ердөө 40 орчим километрт агаарын зайгаар тусгаарлагддаг. Ийм байршлын онцлогоос шалтгаалan Баян улгийн дэх Казахстаны дипломат төлөөллийн асуудал нь зөвхөн хоёр улсын дипломат харилцааны хүрээнд бус нутгийн геополитикийн тэнцвэрийн хүрээнд яригдах боломжтой сэдэв юм. Хэдийгээр өнөөдөр бодит зөрчил үүсээгүй ч том гүрнүүдийн эрх ашиг огтлцдог бүс нутаг учраас хоёр хөрш уг асуудлыг анхааралтай ажиглах нь мэдээж. Тухайлбал бүгд найрамдах Хятад ард улсын Шинжаан уйгурын бүсэд казак үндэстнүүд цөөнгүй амьдардаг. Хэрэв Монголд Казахстаны нөлөө исламын шашны болон үндэсний үзэл давмгайлсан соёлын урсгал хүчтэй орж ирвэл бүгд найрамдах Хятад ард улс өөрсдийнх нь хилийн дагуух тогтвортой байдалд нөлөөлж болцшгүй гэж үзэх үндэслэл болно. Харин Оросын албаны улсын хувьд Монгол улс болон Төв Азийн орнуудыг өөрийн геополитикийн уламжлалт нөлөөллийн бүс гэж үздэг. Монголын баруун хязгаарт Казахстан улс хэд давмгайлж эхлвэл Оросын албаны улс үүнийг Сибирийн аюулгүй байдал, бус нутгийн тэнцвэрт гарах өөрчлөлт гэж харах болов. Тэгвэл бид яах ёстой юм бол? Баян улгийн аймагт Казахстаны консулын газар байгуулна гэдэг нь зүгээр нэг байшин барих тухай асуудал биш. Харин Монгол улсын үндэсний цөөнхийн асуудал, бүс нутгийн хөгжил, хөрш орнуудтай харилцах бодлого, үндэсний аюулгүй байдлын тэнцвэрийг хэрхэн хадгалах вэ гэсэн илүү том асуултыг хөндөж буй хэрэг юм. Нэг талд нь иргэдийн үйлчлэгээ, худалдаа, хөрөнгө оруулалт, бүс нутгийн хөгжил гэсэн боломжууд бий. Нөгөө талд нь үндэсний нэгдмэл байдал, геополитикийн тэнцвэр, гадаад нөлөөллийн талаарх болгоомжлууд ч оршсоор байна. Тиймээс уг асуудалд манай улс прагматик бөгөөд дундыг баримтлсан ухаалаг бодлохоор хандах шаардлагатай байна. Заавал ерөнхий консулын газар биш. Чиг үүргийг нь зөвхөн виз, бичиг баримтын ажил эрхлэх замаар хязгаарласан консулын төлөөлөгчийн газар эсвэл визний төв хэлбэрээр статусыг нь хуульчлан тогтоож болох юм. Хамгийн гол нь гадаад харилцааны яам, тагнуулын ерөнхий газар, хил хамгаалах ерөнхий газар зэрэг төрийн институтийн хяналтаар консулын газрын үйл ажиллагааг зөвхөн хүмүүнлэг иргэдийн харилцаагаар хязгаарлах эрх зүйн зохицуултыг хийх нь зүйтэй болов. Шашны болон хэд үнсэрхэг үзлийн далд урсгалаас сэргийлж бүс нутгийн удирдлага, хэлийн болон гайлын хяналтыг Улаанбаатар хотоос нэгдсэн нэг бодлогоор чанга барьж шинж чадвал бид эрсдлийг хязгаарлаж эдийн засгийн боломжийг ашиглах боломжтой болно.